За юу цахан та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргье. Тэгээ өнөөдөр энэ Similar Sounds гэдэг энэнийхээ 2 дугаар ангийн эхлүүлье гэж бодсон юм аа. За тэгээд хамгийн эхний харьцуулагдах гэж одоо адилхан сонсогдох 2 дуу Kuzaгийн дуусан бүхнээс илүү тэгээ Eminem-ийн Mockingbird энэ хоёрыг сонсоод харьцуулъя одоо хэлээ. Энэ үгсийг чи надад итгэж өөрийн сонголтоо хийсэн хайр сэтгэл их төв шаардаж байгаа ч юм надад итгэсэн би мэдэн чи намайг хамгаалж ихийнхэн өдөөс зүгзүрсэн crying about you got me Haley, I know you miss your mom and I know you miss your dad when I'm gone but I'm trying to give you the life that I never had I can see you sad even when you smile even when За тэгээд та нар сайн 2 дуу сонсоод адилхан байна үгүй гэдгийг мэдсэн байх тийм тэгээд Kuza өөрөө хэлэхдээ болохоор хизээч хулгайлж байгаа үгүйж байгаа. Тэгээ яг сонсвол 2-оос 3 нот нь өөр байдаг гэж өөрөө үннүү шоу болон тэр сүүл тэр өдөр бүр өөр гэдэг хэвтрүүлэгт орохдоо хэлсэн байлаа. Тийм тэгээд үргэлжлээ одоо дараагийн бас харьцуулагдах гэж адилхан сонсогдох дуу нь бол Kuzaгийн олуула болон Eminem-ийн Like Toy Soldiers гэдэг дуу байна. Одоо сонирхъя. За тэгээ та нар сая сонссон бах энэ дээр бас нэмжлэгд яхаа өтер Монголын нөх хүүхдийн олуулаа гэдэг дууг самплцсан хэдий цаана явж байгаа ерөнхийдөө би да энэ Eminem-ийн дуу л да. Энэний дараагийн адилхан сонсогч байгаа 2 дуу болохоор бас ноён Kuzaгийн тэр сонсох дуртай гэдэг дуунд Kanye West Twista 2 хамтарсан Slow Jams гэдэг дуу байна. За тэгээ бүгдээрээ сонсъё. тэр сонсох дуртай She wants some Marvin Gaye, some Luther Vandross, a little Anita, but definitely set this party alright. За тэгээ саяны 2 дуу та нар сонссон бах тэгээд угаасаа ойлгомжтой өстэй тэр үгэлж байгаа flow мөлөө энэ төр хүртэл ер нь тэгэл ерөөдөө ойлгомжтой өстэй та. За дараагийн харьцуулах гэж байгаа 2 дуу нь болохоор Kuzaгийн Shoulder гэдэг байна дуу. The Outcast is so fresh and so clean гэдэг энийг энэ хоёрыг одоо харьцуулж үзье. Shoulder дэгдэн Shoulder дэгдэн За тэгээд та бас сая ялгаагүй харсан байх ерөнхийдөө клипийн өөр ихээс биш шахах. За тэгээд ийм байна. Тэгээд өөрсдөө та нар бас юу гэж бодвын доор комментээр санаа оноо байл бичээрэй. Мань хүн өөрөө болохоор юусоо хизээч юм хуулаагүй гэдэг байгаа. Тийм. За тэгээд энэний дараагийн адилхан сонсогдоод байгаа 2 энэ юу вэ? 2 Монголд байна. Гэхдээ нөгөө юу гэх одоо яг түүхийн нэрэлэх юм Kuza Eminem-ийн нөгөөд ч анхандаа цуг байж байгаа. Тэгээд салсан штэ нэг Jason-гээ хараастай. Тэгээд Kuza чинь BB-ийн хамтлагтай байсан. Тэр хамтлагт зүүд гэдэг байгаа. Тэгсэн тэр нь болохоор Lumino-гийн бүтлгүй арийн зарим нэг битнийх нь элемент нэг адилхан сонсогдоод тэгээд заримдаа хаяа сонсохоор нэг дууч юм шиг те. Тэрийг одоо та нарт сонсуулж харьцуулж сонсгоё тэгээд. За одоо босоор цагчин болохоо болоо. Итгэж чадсан миний би итгэж чадсан болоо. Нүдэн нухан хахад ээж юу нөгөө бүсгүй юу. Аль нь жисэн одоо дүрс. Аль хэзээний миний нойрвч. Ариун би сэтгэлээр ахин нэг өдрийг углаа. Зүгэн би нэгэн шөн унтаж байхад ийм шөнийн зүйл нэгэн удаа би хазар байгаа чамдаа би чин дасан бололтой. Ингэж дурдаг над шиг хүсэндээ отонтой доктортой. Тарич бүмгийн харин голтой. Ис чадвал би өөрөө муу нэрийн цогтой. Бодон шүү гэсэн бодол миний толгойд ингэж хүсэл тэмдэг замганга мэддэг. Тэтгэл зүрх 2000 гацсан. За тэгээд сайн 2 дуу сонсон байх тэр яг миний тастаад явуулсан энэ хэсэгтэр тэр нэг орж ирж байгаа нэг sub melody адилхан сонсдод юм да. За тэгээд энэний дараагийн адилхан сонсдод байгаа 2 дуу яг энэ BB-ийн одоо Kuzaгийн хамтлаг шүү дээ. Нэг ганцхан түүнд гэдэг дуу нь Eminem-ийн Stan гэдэг дуутай адилхан сонсогдож байна. За сонсъё. Чам
За тэгээ та нар сайн хоёр дug сонссон бах. Тэгээд угаасаа ойлгомжтой баг клип нь өөр юм уу гэхгүй те. За ингээд Kuza гэж ингээд яг ингээд дуусч जैन тэгээд одоо болохоор Kuza comeback хийж байгаа юм байлээ. Тийм буцаж ингээд те дараагийн ажил хийж байгаад ингээд нэг хэсэг байхгүй жоо одоо буцаж хипхоп дорж ирж байгаа юм байлаа. Тэгээд эхний одоо тэр яаж байгаа дуун хаашаа тэр хүүхдийн баяраар талбай дээр трап дуулдаг молдог гэнэ нэг тийм дуун удахгүй дүүс бүслэгтэйгээ та нарын чихнээ сонорноо хүрх юм байлаа шүү. Өвлөгөө байж байгаараа гэж хэлээ да. Тэгээ үргэлжлээд дараагийн адилхан сонсогч байгаа хоёр дүүхэр бас яг тухайн үед яаж ирсэн гэх юм уу нөгөө юу зарим мэдчихэл байгаа л та нөгөө татарын хипхоп гэдэг дуу NTM Supreme гэдэг Франц хамтлагийн Sien Send гэдэг дуутай адилхан сонсогчдод байгаа юм байна. Тэгээд энийг бүгдээрээ харьцуу сонсцгоё. Хэрэгтэй энэ надад хэрэгтэй би энэ нөрөө татаран гэж юм хэрэгтэй намайг хүмүүс хараад дутдаг хапас C'est le nouveau phénoménal freestyle du visage pâle. Le bateau est de retour Arto. C'est parti, ça vient de Sané. Direct issu de la génération funky taquené. Pas de soucis mais pas de chip ici. Pas de За тэгээд санаа хоёр дүү та нар сонссон байх яг уу. Миний сонсож байгаа тэр нэг яваад байгаа жижигхэн битэнд нь яваад байгаа жижигхэн мелодиг нь маньхүү авангуутлаа те мушгаад сунгаад урцгаад ингээд тоглолт хийсэн байгаа. Яг тэгээд Fruity Loops дээр ч юм уу ер нь боломжтой юм байлээ л да бас ингээд мачаа бас нэг халь бие сонирхож үзсэн хэдэн би аль нь 9 сараас хойш хийгээд 5-6 бит хийсэн байгаа. Тэгээд жижиг сажиг ойлголттой болж авсан. Тэгээд ухах тусам ерөөхдөө ингээд ойлгомжтой болоод байх юм байлээ л дээ. Тэгээд хийсэн бит сонирхмоор байвал SoundCloud руу ороод Rip-аг хайгаад үзээрэй. Тийм хэдэн бит байгаа хаас. Миний хувьд бол тийм тэгэл манер яг тоглолт тэгэл ингээд сонгоцсон юм шиг. Тэгээд дараагийн адилхан сонсогддог хоёр дуу маань юу гэхээр бас татарын дуусан Гүй жалаагүй гэдэг дуу болон Соёлрын намлагийн дуу чи Оюун чимэг гэдэг дуучны дуусан Чи бид хоёр гэдэг энэ хоёр дуу байна. За тэг бүгд одоо харьцуулаад сонсоод үзье. Тэгээ дараагийн юу нь болохоор татарын хайрыг хүндэл гэдэг дуу. Яг өнийг хүмүүс мэдж л байгаа хөтэй нөгөө төр хятадын Last Emperor гэдэг киноны саундтрак. Тэгээ одоо сонс сонирхё. За тэгээд сайн хоёр та нар сонссон байх тийм ихэнх нь яг мэдэх нь ижил байх тийм мэдээгүй бид нас мэдээд авчихна тийм байгаа. Гэтэ татарын их юунууд энэ заавал өөрөө хийж зохиож хийдэг гэсэн яг энэ эдийг яасан гэж эдрийн подкаст дээр мөгийн хэлсэн байд юм аа. За тэгээд хамгийн сүүлийн гэсэн чи яг энэ яг жоо орчин үеийн дуу юм. Гэхдээ энэ гинжингийн Mist Call гэдэг дуу байгаа. Энэ дууны битийг татарын заяа хийсэн. Тэгээд миний сонссноор бол Young Dove гэдэг энэ South Memphis-ийн гар байгаа шүү дээ. Энэ нөгөө тэгээд Kick Lock-тай хамтарсан One Hell of a Life гэдэг дуу байхгүй. Энэ дууны тэр гитарын хэсгийг мань хүн аваад тастаа сунгаад тоглолт хийгээд ингээд дээшин доош нь үрцсэн юм болов гэж бодоод байгаа. Та нар бас давхар сонсоод үзтээ санаа нөгөө доор комментээр бичээрэй. Одоо бүгдээрээ энэ хоёр дуу адилхан сонстоод нүгүү гэдгийг шалгая.
За тэгээд та нар саяны хоёр гитарын тастаа авсан эсгийг сонсоод яг ялгаад ингээ харьцуулсан баг. Тэгээд миний хувьд бол яах вэ? Мань ангуутлаа жоохон сүүлийн тэр нэг яадаг хэсгийн тастаа сунгаа тоглолт тэгээ ингэсэн юм шиг санагдаад байна. Гэтэ бас мэдэхгүй. Тэгээд та нараас давхар сонсоод доор комментээр өвчээрэй. Адилхан байна уу? Одоо эсвэл худлаа би худлаа хөнгөтгээд байна уу гэх те. Ингээ ерөөд нь ажиллаад байхад бол одоо ингээ Монголд хуучин юм хийж байгаа болцсон байж байгаа. Тэ хэсэг халгуулсан байж хүмүүс буцаж ирж байгаа юм шиг байна шүү дээ. За яах вэ ингээд тэ продюс хийж гин. Тэ одоо квиза одоо буцаж трап хийж эхлэх юм гэсэн одоо ингээд бүгдийн дрил мэрэл бүгдийг хийх юм гэсэн шүү дээ. Тэгээд сэрчмаа ихчнээс буцаж ирж байгаа юм шиг байна. Одоо 40 гарчаад ач 30-аар байж байхгүй одоо мэдхгүй. Тэгээд гэх мэлсэн. За тэгээд тэр чинь одоо сонгуул болж байгаа юм байна. Тэгээд 18 ирсэн дүүнэртэй одоо оюутан дүүнэр 10 жилийн дүүнэр байвал сонгуульд оролцсоор тэгээд хүнээ сайн сонгоорой гэж хэлмээр. Наа чин заллиг хийгээд байгаа гарууд маш их байгаа шүү. Одоо тэр жишээлбэл тэр Баатрын тэр Херогийн Баатрын дуу оюун эрдэнэ гээд Америк төгссөн тэр Харвард төгссөн гээд байгаа төгсөөгүй шүү. Зүгээр Харвард extension гэдэг ийм хачин курс хэдэн сарын курст ингээ мөнгөний төлөө сурцсан. Тэгээ өөрөө хичээл хийгээгүй хүнээр юм аа хэлгэж байгаа төгссөн. Наач англиарч ярьж чадахгүй байх шүү айгүй. Тэгээ тэр авийн сонгогчдод одоо тэнд тойрогт байгаа хүмүүс байл очоод нэг англиар хэдэн асуулт асуугаар одоо юу гэдэг юм Монголын одоо health system юу гэж боддог ч юм уу эсвэл education system ч үгүй ингийн асуудал одоо тий одоо орчин үеийн хүмүүс айгүй лаг юм байлаа шүү дээ. Хэлмэр хэлтэй устдаа тий одоо энэ хөгшийн худлаа залны гаруудыг одоо болиулах хэрэгтэй байхгүй. Тэр бүр тэр хөгшин тэр инг төвшин улаан тэрвэрс даав ингээд 30 40 жил ингээд дарах хийцэн ингээд хаан цаддгүй хүмүүс одоо мэдхгүй. Тэгээд тэг хүнээ сайн бас судлаарай. Одоо тэр зандаагийн бол Америк төгссөн л гэдэг юм. Би бас гайхаад байгаа. Очоод бас тий чеклээд үнэхээр үнэн байна уу худлаа байна уу эсвэл худлаа нэг хүнээр мөнгө тэ төлж ингэж яачаа заллин хийгээд байна уу гэдгийг бас сайн судлаад хүмүүсээ сайн судлаад ягаарай. Тий энэ гадаад төгссөн яасан хийсэн гэдэг хүн болгон лаг мундаг биш шүү дээ. Тэгээ монголчууд энийг алдаа байгаа нь одоо гадны хүнийг эсвэл гадаад төгссөн гэсэн юм заллин лөөр юм шинжтэй хүмүүсийг айгүй шүтдэг юм тал байгаа шүү. Сайн шалгаараа нэгтлаараа тэгээ бүр тэр одоо юу гэдэг сурсан сургууль тэр юу тэр тухайн цаг цуг сурч исэн хүн амтэн одоо тий юу гэдэг тэднэрээс сайн лавлаж асуу. Яг өөрөө хичээлээ хийж даалгавраа хийж ийсэн үү гэх мэтчлэн тий. Би л яг өөрөө мундаг лагтай эднэрийг ингээд байгаа шиг. Гэтэ би хизээж хүнд одоо даалгавар хийгэж гуйж байгаа үгүй тий хүнээр одоо тэр утга мөнгө өгж даалгавар хийлгэж судаа байхгүй. Тэг их мэтчлээ одоо ингээд өөрөө хизээж юм хийж байгаагаад өрөөлөр хийлгээд авцсан юм залны өнгөө зөндөө байгаа шүү. Тэгээд хэрсүү байгаараа нөгөө хний илдгээр Улаанбаалын илдгээр тэгээд одоо ингээд видеого дуусгая тэгээд дараагийн югаар тэг хуучны дуунууд ингээд янз бүрийн юунуудын юг ингээд оруулаад хийнэ. Тэгээд удахгүй уулзцаая.